гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас цүнх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар нийт 40 орчим хүүхэд хамрагдаад байна. Дээрх хүүхдүүдэд Япон улсад үйлдвэрлэсэн бага ангийн хүүхдийн биеийн хөгжилд тохирсон Пан Десоро цүнхийг олон хүүхэдтэй залуу гэр бүлийн бага ангид сурдаг хүүхдүүдэд бэлгэллээ. За манай гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар залуучуудын хөгжлийн төвөөс энэ цүнх хөтөлбөрийг одоо Орхон аймагт 2 дахь удаага зохион байгуулж байна. За энэ удаагийн энэ цүнх хөтөлбөрийн хүрээнд нийт 43 хүүхдэд бол одоо цүнхийг бол хүргээд байгаа. За энэ бидний энэ цүнх маань болохоор Япон улсын Тоторимужийн одоо бага сургуулийн хүүхдүүд өөрсдийнхөө одоо нэг хэрглэж байсан цүнхээ Монголын хүүхдүүдэд тийм ээ бэлгэлье гэсэн урайндор явагддаг. Цүнхэн дотроо бүгд өөрсдөө өөр өөрийн бэлгээ хийгээд өөрсдийнхөө одоо бэлгэдлийн тийм захиагаа бичээд явуулдаг байгаа. Тэрнгээр онцлогтой. Тэгээд энэ удаагийн хөтөлбөрөөрөө бид нар болохоор олон хүүхдтэй залуу гэр бүлийг дэмжих зорилгоор одоо үргэлжлүүлээд хүүхдүүдэд тийм ээ хэрэглэх үүднээс тийм айл өдрийг сонгож өгсөн байгаа. За энэ цүнхний маань онцлог гэх юм бол хүүхд хамгаалалт тал дээрээ одоо хүүхд хэрвээ альтарч унлаа гэж тохиолдолд толгойн хамгаалалт болж өгдөг 10 жилийн баталгаатай бас нурууны морилтаас хамгаалж өгдөг давуу талуудаараа онцлогтой байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын холбоо, иргэний нисэх Мят компани болон Хулангийн гүр төрийн бас байгууллагын залуучууд хамтран ажиллажээ. Уг хөтөлбөр нь цаашдаа Япон улсын Тоторимужийн бага ангийн хүүхдүүдтэй хамтран илүү өргөн хүрээг хамран хэрэгжих юм байна.